Одондөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Бидний мэдхгүй дэлхийн нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 гэсэн хостолгооноор та бүхэндээ хүрдэгэ. За манай нэвтрүүлгийг хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа Investcore лизинг компани болон Итгэл даах Герман чанар хит их ивент гэж хамтарч ажиллаж байна. За өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол чуух чанар яагаад онгоонд их ордог вэ сэдвийн дагуу ярилцсан. За студид хөтлөгч зандаа урнаанаар ажиллаж байна. За өдөр мэнд. За хоёр чуугчаа ингээ хоорондоо ярьж байгаа. Яагаад бүгдээрээ биднийг тэнэг гэдэг юм болоо гэж. Тэгсэн чинь нөгөөх нь Манусын толгой ийм хоосон болохоор гээд гараараа ширээ тогшдог байхгүй. Тэгсэн чинь нөгөөх нь хөөе сая хаалга тогшно гэсэн чинь нөгөөдөг чинь нөгөө ширээ тогсон чинь би тайлчаад ирээ гэд. За нэг чукчаа хэрэг шарик банхар гэдэг хоёр нөхөө хамтар сансарт нисгэж гэнэ. Хэсэг хугацааны дараа нислэгийн удирдах төвөөс тушаал өгч байгаа. За шарик өмнө байгаа улаан кнопыг дараарай. Банхар хажууд байгаа бариулыг доош нь дараарай. Чукчаа чи хоёр нөхөөгөө хооллоод өөр юу ч гарч хурж болохгүй шүү гэд. За хоёр чукчаа явж байгаа. Хөөх тэрийг хартаа энэ хавар огт үзэгдэж харагдаг хоёр нөхөр явж байна. Хоёулаа очиод тэр хоёрыг химх зодчих уу гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөөтг нь наад хоёр чинь мундаг зодтолдог хүмүүс байж таарад хоёулаа зодуулчвал яах юм бэ гэдэг байхгүй. Тэгсэн чинь бид хоёрыг яасан гэж зодох юм гэдэг байхгүй. За энэ мэд чукчаа нарын талаар онгоо бид олныг сонсч өгслөө. Энэ багын явдал одоо л нэг тийм ярих ажилласан. Тэгвэл бид чукчаа нарыг ямар учиртай хүмүүс юм бол яагаад ингэж онгоонд ороод байт юм бол гэж боддог байла багада. Тиймээс нэвтрүүлгийн дугаараас чукчаа нарын талаар ярина гэдэг нь ойлгомжтой боллоо тий. Тэгэхээр багада бодоод олоогүй юм одоо л ойлгож байна. Мэдээж төрөлхийн тэнэг арт түмэн гэж хаамж байхгүй. Ер нь тийм арт түмэн гэж байхгүй. Чукчаа нарын энэ тэнэг юм шиг харагдуулдаг энэ онгоо бол ердөө л Орос хүмүүс. Орос хүмүүс бусад нөгөө баг ясныг дорд үзэж элэг дог болох сэтгэлгээний нэг илэрлээ. Бид Оросын харьяаны ус болоод явцсан бол жишээ нь магадгүй бидний талаар ийм онгоо ярьж мэдэх нөхдүүд байхгүй. За хоёр Монголыг ярьж өгөөгээд нөгөө тэгээд дэлхийн нийтээр нэг өөр улсац монголчууд яг ийм тэнэг юм болоо гэдэг ийм нэвтрүүлгийг сууж магадгүй байхгүй. Энэ Оросын дээрэнг бодлого ш. Тэгэхээр одоо бид сая сонсоход зүгээр инээмсэглэж болохоос нэг инээдтэй биш баст Бангадгүй баг нэг уур хурмэрч юм шиг нэг арт өмнөг ингэж хахаар хэрэг тэгж санагдж бол их сайн гэсэн үг. Учир нь бид хүний эрхийн мэдрэмжтэй болжээ. Арчилсан замаар 36 жил замсны эцэст бид хүнийг яс сүндэс угсаагаар л нийгмийн гарал үүслэр нь ялахгүй доогж дормжлохгүй байхыг эрх биш сурж байна л гэсэн үг. За тэгэхээр манай үзэг сонсогчд зарим нэг ингэж юу яагаад да юу гэдэг лээ. Гомдол ирүүлээ та нар их сурулж байгаа хэлдэггүй та нар Википедиас өөр мэдлэггүй энэ төр гэд доош нээж өмсд хэлээ. Бид хэлсэн болгоны хаараас их сурвалжийг дурдж явбал нэвтрүүлгийн өрнөлт маш төвөгтэй учраас хэний ямар судалгаанаас голлох материал авснаа эхлээд хэлээд дараа нь тэгээд энэ чукчаа нарын талаар ярэ. Чукчаа судлаар мэргэсэн Францын антропологч Виржиния Вате, Оросын угсаатан зүйч хэл судлаач Владимир Богораз, орчин үеийн чукчаа нарын талаар судалсан Австрийн антропологч Питер Швайцер, Америкийн антропологч Пэти Грей за ийм дөрвөн хүний судалгаанаас гарчлаа авсан гэдгийг хэлжээ. За түүхээс нэхлээ. Зайн сайхан газрын зураг байна. Евразийн их хавтгайн хамгийн зүүн хойд хэсэгт хүүтэн чихэн умардын хөвөө хязгаар болсон ас холын Чукоткийн хойг гэж байгаа. Засаг захиргааны агуулгаар бол тэр нутгийг Чукоткийн өөртөө засаг округ буюу бүс гэж нэрлэж байгаа. Газрын зураг дээр Америк твийн хэрв талаас нь харах юм бол Америкийн талаас харах юм бол эн чин Аляскийн цаа талд нь байдаг нэг ой хөвч хад асга ихтэй сэрүүн газар байгаа. Цайрын цавцай уул хангай мөстөнд олиглох далай тэнгис одоо энэ хоёрын учран золох яг энэ нутагт 100 насар богино. Харин өвлөн хитрхи урт. За тэгээд тэнд зарим чукчаа нар нь цаа буг малж амьдрна. Зарим нь болохоор далай тэнгисийн хишиг буйнаар амжираад тэтгэн суудаг. Чукчаа ясны хүн амын тоон болохоор 2025 оны байдлаар яг тооллогоор ердөө 16200. Тэр ийм цөм энэ үндэсний талаар ярьж байна гэсэн үг. Тийм нэг сумын төвшгүй юм шүү. Томоохон сумын төвшил.
Гэтэ 16200 гэж яагаад ийм тоо гарсныг нэвтрүүлгийн хамгийн сүүл та бүхийг ойлгох бол. Ер нь хамгийн ихэнд ч баг ойлгож байгаа хөө зарим. Чукча гэдэг нь 1630-аад оны сүүлчээс эхлээд тэр нутагт суудаг хүмүүсийг Оросын талаас нь нэрлсэн нэр. Тэд өөрсдөө бол тэгдэггүй. Манайхан тахих гэж нэрлэдэг. Нөгөө Оросын талаас буюу Европын талаас Брижваски адуу гэдэг шүү дээ. Гэтэл бид нар чинь тах. Энэ бол жинхэнэ нэр нь те. Тэгэхээр Чукча гэдэг бол Оросууд гэсэн нэр болохоос тэд нар өөрсдөө Кигораветкин гэж нэрлэдэг юм. Би нөгөө яг уншиж чадахгүй байна. Энэ өөрсдөө нэлээр жинхэнэ хүмүүс гэсэн утгатай. За гарал үүслээс нь ярих юм бол Сибирийн зүүн хойд нутагт бүр 40 мянган жилийн өмнөөс хүмүүс амьдарч ирсэн улмөр байдаг те. Мөн энд одоо нэг зүйл сонирхуулахад газрын зураг дээр энэ Евразиа ба тэр Умард Америк нь хоёр тусдаа төв гэж мэдээж харагдаж байгаа. Гэхдээ энэ хоёрыг тусгаарласан нарийнхаан зурагч чинь нөгөө Берингийн хоолой шүү дээ. Энэ Берингийн хоолой ер нь ингээд хөлддөг. Тэгэхээр бүр мөслийн үед бүрч удаан хугацаар хөлдсөн байна. Зам болж шүү дээ. Тэгэхээр хүмүүс дээгүүр нь чөлөөтэй нүүдэлж байсныг археологийн олон баримт харуулсан тийм. Тэгэхээр Евразийн тэр зүүн хойд хязгаарын Чукча ястан, Америкийн зүүн хойд хязгаарын Инуит ястан хоёр нь гений хувьд ч гэсэн соёл уламжлал амьдралын маягийн ч гэсэн асар ойролцоо байдаг. Инуит ч болохоор бас нөгөө цас мөсний газар амьдарч байгаа тийм тэр хүмүүс байгаа шүү. Уул Америкчууд ч тийм. Гэхдээ бидний төсөөлдгөр Евразиар дамжаал нөгөө Америк руу очих зөвхөн нэг чиглэлтэй урсгалаар нүүдлээ юм байна. Зарим нь Америкаас буцаж Аз руу ирж сурч байсан нь одоо орнотлогтой да. Тэгэхээр ингээд бүр сэлгэжсэн гэсэн хоорондоо. За ингээд хизээ Оросуудтай тулгарсан бэ гэхээр Оросын их сурвалжууд болохоор 1630-аад оноос эхлээд Чукча нарын талаар дурдж эхэлсэн байна. Энэ Занбатар гэгээ нэг яг дөнгөж төрж явах үед гэсэн үг. За 1500-аад оноос эхлээд хаант Орос нөгөө зүүн тишээ ингээл тэлээд Сибирь даяар хот тосгон байгуулад тентхийн жижиг сажиг овг аймгийг нэгтгэж эхэлж байгаа штэ. Ингэж явсараад Романовын удмын анхны цайр Михаил Фёдорович үед болохоор Оросын алс дорнодын экспедицүүд анх Чукча нартай таарсан болдоо. Нөгөө дорн зүгт хэлэх болсон хамгийн гол шалтгаан нь юу байсан гэхээр булганы ярьсан. Эхэндээ Чукотогт болохоор тийм их булга байдаггүй. Бас нэг хитрхи хаалсгал энэ чинь Москва, Петроградаас тийм газрын байц нь маш хүнд учраас Оросууд ихэндээ Чукча нарыг байлдан дагуулахыг огтхон ч оролдоогүй. Харин булга ихтэй нутгийн иргэдийг харгислан дарлж байсан түүх бий юу гэвэл бий. Гэтэл 18 дугаар зуунаас эхлээд геополитик гэдэг ойлголт бий болоод эхэлчихгүй. Одоо энэ хэвд. Оросын яг урд нь байгаагүй бас биш шүү. Оросын эзэнт гүрэн байгуулагдсан даруйда энэ том газар нутгаа бүрэн эзэлд суугаагүй мэдээж. Энэ том. Эхлээд эн чинь багаас эхлээл тэгэл томорсон шүү дээ. Америкийн нэгдсэн улс байгуулагдсан хойноос ч гэсэн шинэ газар нутаг нээж баруун зүгт тэлсээр байсантай адилхан Орос зүүн зүгт тэлсээр одоогийн нийт газар нутгаа хамарсан тэр хот тосгол зам харилцааг бий болгохын тулд бараг 400 жилиг зарцуулсан. Ийм том газар нутаг болгохын тулд. Тэгэхээр 17 дугаар зуун хүртэл Оросын хааны хувьд Япон гэдэг улс жишээ нь тий бүр сургаас цаашгүй хаа холын улс байсан бол харин 18 дугаар зуунаас эхлээд 100 жилийн дараа алс дорн зүгт байдаг онцгой анхааруулах улс төрийн субъект болоод хуурчиж нэг геополитик гэдэг юм гарч ирээд. Тэгэхээр Японтой давуу байдалтай харилцахын тулд тэдэнтэй нөгөө хиллэж болох бүх газар нутгийг сөөмч үлдээлгүй аваад өөрийн албан ёсны мэдэлд оруулах хэрэгтэй болно. Хэрвээ Оросоос төрүүлээд хүчрэгдсэн бол жишээ нь одоо бид энэ Сибирь Японы эзэмшил байхыг харж болох байсан шүү дээ. Эсвэл Хятадтайх ч юм уу тий. За тэгэхээр энэ бодлогын хүрээнд уралдаад шүү дээ. Энэ бодлогын хүрээнд Чукоткийг байлдан эзлэх анхны ажиллагааг 1729 онд анх явуулсан байна. Тэгэхээр одоос 300 жил юм. Гэвч тэд Чукча нарыг дийлээгүй. Оросын эзэнт гүрний хүчрэхийг цэрэгт нэгч одоо уул, нэгч гацаа тосгоно алдаагүйгээс гадна бүр асар хохирол учруулж чадсан. Тийм учраас тэднийг бүр Оросууд өөрсдөө тухайн Оросууд эрлийг зөрөгтэй, догшин ширүүн гэх мэтэр их сурвалжууд бичиж эхэлсэн байна. Тэгэхээр зөвлөлтийн үзэл сурталаас өмнөх үеийн Оросууд тэгэхээр бас хаач дайснаа хүндэлж үнэн бодисоор тодорхойлдог байсныг эндээс харж болж. За ингээд Оросын алс дорнодын цэрэгдсэн тэр экспедицүүд бараг 40 жил байлдаа Чукча нарыг дийлээгүй.
эцэст нь 1778 онд албан ёсоор инхийн гэрээ байгуулсан түүхтэй. Тэгээд одоо яах вэ? Нөгөө уул нь тийшээ тэлчмээр идэг. Нөгөө дүүлийг чинь дийлдэггүй. Тэгэхээр нь зөөлөн бодлого гэж байдаг да. Тэрнгээр л эзэлж авъя гэж бодсон. Арилжааны бодлогоор гэсэн үг. Оросын пүүсүүд үнэгний арьс, ясан сэлбэр, тэгээ цаа бугын арьс, шир, далайн гаралтай түүхийн идүүдийг худалдаж аваад оронд нь нөгөө л өгдөг юмнууд хутга, данх, галтагооны хэрэгсэл, тамхи, чихэр, сүх, гоо сайхны хэрэгсэл, шүр сувдан зүйлд гэдгийг буцаж нийлүүлээд ингээ Оросын барааны хамааралтай болгож эхлэхгүй. Ингээд айжмаар жүгчаа нар ямар нэгэн дайн тулаанд ялагдаг. Тэгсэн мөртлөө зөөлөн бодлоор нэг л мэтгэд Оросын засаг захиргаанд хамрагт болсон түүхтэй. Дагаар орно гэдэг шиг тэгээд өөртөө болсон юм ба шүү дээ одоо. Дагаарч ороогүй дээ зүгээр нэг мэтгэл зүгээр Оросын харьяа болсон байсан төө. Энд нэг харамсалтай зүйл нь хамгийн гол нь Оросууд нөгөө чуг чанартай харилцаж эхлэхдээ нөгөө л эзлэн түрмгийлэгчдийн нэгэн адилаар нэг юм авч чадсан. Өөрсдөө ч мэдлгүйгээр нөгөө цэцэг томоо зэрэг өвчнэг. Ингээд маш олноор чуг чанар өгсөн байхгүй. Тэгээд угаасаа ингээд нөгөө хүчгүй болчих. Нөгөө яг л нөгөө тэ испанчууд Америк төвд очихдоо энэ салхин цэцэгд нар авч чадсан тайлбар ханаад. Испани ханаад биш үү? Тэр чинь 1930-аад оны үйл явдал. Ер нь зүгээр энэ үйлдэл өвчин. Шинээр очиж байгаа бол шинэ бас тэ өвчнөд халтах гэдэг. За ингээд ямар ч гэсэн Оросын харьяа болчлоо. За тэдний хэл нь Чукотк, Камчаткийн хэлний бүлд хамаард юм байна. Энэ Сибирийн өргөн удам ой хөвчт хамгийн сонь хид хідэн хэл байдаг. Гэхдээ хоорондоо ижил төстэй зүйл их багтай. Тусдаа арал дээр байсан хэлүүчиг ийм сонин тохиол байдаг. Одоо тэр шинэ Гвиней нөгөө Индонез нөгөө том арлууд бас тийм шүү дээ. Нөх олон хэл байдаг. Хоорондоо тэгсмэрлэний холбоотой биш. Их сонин. Энэ ширэнгийнх одоо дандаа тэгдэг юм баг та. Жишээ нь монгол хэлийг одоо Алтай язгуурын хэлний бүлд хамааруулж үздэг байсан шүү дээ. Уул нь үздэг хэвээрээ гэж. Одоо дангаараа монгол бүлийн бүл гэж бүлийн хэл гэж тодорхойлдог болсон шүү дээ. Тэрэнд нь бүрээ, тайлмаг, дагуур гэдэг одоо тий салбарт хариалагддаг. Гэтэл Сибирт амьдардаг яснуудын хэл хооронд тийм төстэй зүйлс ер нь байдаггүй. Солилцоо багтай байна соёлын. Харин ойлгож байна тий. Хол байгаад шүү. Их сонио харин тий. Тэгэхэд хамаагүй бүр түрэг усад чинь тий бидэнтэй адилхан үг зөндөө байгаа шүү дээ. Чинь зүүн гэдэг солог нь бид нар чинь сол гэдэг чинь солгой. Нөгөө зүүн талаа хэлдэг солонгос гэдэг ус чинь бүр асгалын төмөр энэ төр тий. За тэд нар ч тий баг перслэг л тий. За тэгэхээр чугчаа хэл бүтцийн үед их өмөр үз. Миний нэр бол Зандаа, би бол Зандаа гэж хэлэх боломжгүй. Өөрийгөө танилцуулахдаа Зандаа гэнген гэн. Энэ өгчлөл Зандаа хүн мөн гэж байгаа юм шиг их сонь бүтцтэй. Бусад хэлний нөлөөнс тусгаар байсан учраас ийм нэг сонио ондоошлолтой. За би далаа руу явж цагаан баавга агнаа гэдгийг чугчаа хэлээр хэлснийг өгчлөх юм бол ингээд бүгдийг эхлээ нийлүүлж чинь. Нөгөө дундаа зайг өгсөн шүү. Би далай цагаан баавга явах гингүүтээ нэмэх нь ирээдүйн цагийг илтгэсэн нэг үг. Нэг ийм нэг сонио урт үгний хэлбэртэй болчдөг. Иймэрхүү хэлбэрийг полисинтетик гэж нэрлэдэг юм байна л да шинжлэх ухаанд. Гэтэ тэдний хэл нь устж үгүй бол аюултай ангилд ороогүй баг. Тий, их сонио. Цөөхөл өмчлөө. Уламжлалт аж ахуйтнууд бүгдээрээ одоо чугчаа хэлээр л ярьдаг. Хотод байдаг чуг чанар нь болохоор чуг чанарч гэсэн яг хоорондоо өөрсдөө хэлээр л ярьдаг. Одоо чинь Улаанбаатарт одоо надтай чинь 2 казак хүн таарлах юм бол яг хоорондоо бид гур монголоор ярьж хаад яваад өнгө тэр хоёр хоорондоо казакаар ярьдагтай адилхан. Тэр тиймэрхүү. За тэдний гарал үүсэл хэлний хувьд ингээд тодорхойгүй ойлгомжтой зүйлс маш их байна. Харин өдөр тутмын амьдрал нь бол ястаа харьцангуй ойлгомжтой. Өглөө босоод юу хийдэг нь. За хоёул хамтран ажиллаж танилцуулаад тэдний амьдралын хэмээг. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ихтгэл даах герман чанар
хийх компани маань ажиллаж байна. Тэгэхээр тавилгын хамгийн хэдэлгээнд ордог хэсэг нь нугас, шургуулганы зам, одоо энэ тоноглолууд те өдөр болго онгойж одоо хаагдчих одоо оролцож байдаг ийм зүйлүүд байна. Нөгөө талаар хүн бүр гэртээ тав тухтай байхыг хүсдэг. Харин жинхэнэ тав тух гэдэг бол гой харагдахаас илүү нэг аятайхан нээгдчихдэг те элдв дуу чимээ гаргаад байдаггүй ийм байхыг хэлж байна. Ер нь зүв байхыг хэлээд те бүх юм эд дагуурч гэсэн те ингээд хаагдангүйд зүв хаагч магаддаг. Тэр чи их тав тух юм байна шүү дээ. Тэгэл дараад ингээд тавилга нь гоё яхаар айгу гоё санагддаг те. Одоо жишээлбэл намайг чи яг ямар галтгооны тавилгатай болохыг хүсэж байна вэ гэх юм бол би ингээд нэг ирээдүйн юм шиг ингээд дарангот ингээд те ингээд наашаа гараад ирдэг, нээгддэг. Тэгэл одоо галтгооныхоо төмбөч рүү толгойгоо хийгээл нэг юм ухаал байдаггүй те. Тэгэхээр нөгөө цаана орсон юм а хэрэглэгдэхгүй юм а цаана хийдэг ч юм уу. Тэгээд тэр чи айгу ингээд бас асуудалтай жижиг асуудалтай өдөр тутамдаа тэр асуудалтай дуулгаар нь бол бараг те хөгшрөгч юм шиг ингээд санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр анханасаа одоо яг тоноглолт нь аягүй сайн анхаараа тавилгаа авахтаа анхаарахгүй бол одоо нэг юм гажиждаг ч юм уу нугас нь эвдэрчгээр бүр солих уу эсвэл одоо тий нэг өөрөө засах гэж үздэг ч юм уу ингээд бүр тэрнээсээ ис ингээд урт хугацааны юм нэг стресстэй ядаргаатай ажил толдог. Тэгэхээр анханасаа та бүхэн маань энэ тавилгаа хийлгэхдээ тавилгаач ямар олон хийлгэх биш тий нэг хоёр удаа ч юм уу амьдралдаа нэг удаа хийлгэж мэднэ. Тэгэхээр энэ хийдхийн тоноглолт хөрөмж одоо эдрийг нь одоо биеэрээ очиж үзээ те. Эднийх бол одоо Германы 130-50 гаруй жилийн түүхтэй дэлхийд танигдсан тавилгын тоноглолын юм хийдэх гээд брэнд Монголд яг аль бие усны хэрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ бас чухал байгаа дээ. Тэгэхээр одоо тавилга хийлгэж байгаа газартаа гэрийнхаа яг орон зайдаа тохирсон орчин үеийн шийдэлтэй удаа эдлгээтэй галтайгаа хийлгэх хүсэж байвал энэ хийдхийн шавар үнд нь яг өөрийн биеэр очиж үзээд ер нь бол та ингээ ойлгоноо те хэр зэрэг тав тух вэ гэдгийг. Тэгэхээр одоо яг энэ чанартай тавилга сайн тоноглол герман чанарыг сонгохыг бол та бүхэн хийдэх дээр очиорой. Хаан улс дүүргийн 3 дугаар хороо дизайн централ төвийн 201 хотод байрлаж байгаа. Тэгээд 77 Тэгтэр рүү 56 95 Тэгтэр рүү 56 гэсэн утсуудаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Энэ бол үнэхээр юм амьдралын тав тух гэдгийг бол жинхэнэ мэдрүүлэх юм байлээ. За нэвтрүүлгийн үнд итгэжтэй баярлалаа. За Мишель Экспогоос нөгөө яармгийн гүүр явах зам дагуу байдаг шүү маах. За тэдний өдөр тутмын амьдрал чуг чанарын цасан дээр гарсан цаа буугын мөр, гараар ойч идсэн малын арьс шир, майхнаас нөөх нөгөө утааны үнэр, шуудалсан махны шорог амт, чарганы чарах чимээ, бөмбөрийн чимээгээр тэдний амьдралыг төсөөлж болно. Бөмбөр. Судлаачид чуг чанарыг ихэвчлэн хоёр ангилж үздэг. Цаат нь нүдэлчд яг цаагаа хариулдаг. Харин далайн эргийн сууршигчд. Хоол хүнсээ базаах, ахуй амьдралаа төвхнүүлэхийн тухайд ийм хоёр ялгаатай хэлбэрээс үүдэн тэд хоёр өөр амьдралын хэм маягтай чуг чанар. Одоо өвөр Сибирийн буюу энэ тундрын чуг чанар нь болохоор цаа бууга бэлчээрлүүл өсгөнө. Тэгээ цаа бууга унана, цаа бууга саагаад, цаа буугын хайрсаар хувцас, урц, овоохоо хийж амьдардаг байсан бол харин эргийн чуг чанар болохоор нөгөө далайн хав, валрус буюу нөгөө соёот хингэн гэд том амьтан байгаа шүү дээ. Тэгээ заримдаа бүр халин маг нь далайрынх нь. Ингээр хоёр өөр амьдрал байгаа. Тийм бай. Тэ. Яг манайх цаатай учраас цагийн төсөөлөө тий. Далайн хаваа гэдэг нь бол бас уурмцээ шүү. Тий. За Европын түүхийг ингээд харах юм бол одоо дундад зууны буюу бүр вант улсууд ингээд бий болох хүртэл овгийн байгуул маш түгээмэл байсныг бид нар харж болдог. Одоо чинь Юли Цезар гаалуудтай байлж байжээ гэхээр бид нөгөө гаал гэдэг нь Аверни, Хельвети, Венети гэд олон овг аймагуудыг нийлүүлсэн нэр гэдгийг мэднэ. Германд болохоор Ломбард, Гот, Франк, Вандал, Саксон гэд олон овг аймагуд байсан. Харин чуг чанар ингэж овг аймгаар ялгарч байгаагүй нэг сонь онцлогтой. Чуг чанарын хувьд болохоор нөгөө овг аймаг гэхээс илүү хамгийн чухал зүйл нь ерөөсөө л яг гэр бүл. Хамгийн чухал. Загасчлахаар далайд гарах эсвэл цаа бууга нөгөө оторлон хариулж явахад гэр бүлийн гишүүндээ найдах нь хамгийн чухал байгаад. Мөн тэдэнд нөгөө дундад зууны монголчуудад төстэй нэг зам үйл байдаг. Яг гэтээ дундад зууны монголчуудтай ш. Нөгөө хүргэн орж байгаа залуу хадминдаа хэсэг хугацаанд амьдардаг тийм ёс байдаг. Өөрөөр хэлбэл хадамдаа нөгөө хүргэн чинь ажилсаг, хөдөлмөрч, ухаалаг, муу зуршилгүй, айр цан сайтай гэдгээ харуулж байж нөгөө охиныг авч байгаа хгүй.
Тэгээ газар хүргэн хадамсаг гэдэг чинь тий. За ингээд Хуами нэгтрлаар нь бодоод үзэхээр энэ ч олон зуун мянга олон сая хүн багширсан хотод хатуу чанга хууль дүрмээр амьдрах ёстой бол харин тархаа бутгаа суудаг чуугч нарын хувьд хүн хүч гэр бүлийн түшиг тулгуур хамгийн чухал учраас тэд ямар нэгэн хатуу дүрмийг даахаас илүүтэйгээр гэр бүлийн харилцан ойлголцол хамтын ажиллагааг маш эрхэмлэнэ. Тэгэхээр бид алс бүглүү нутаг суудаг хүмүүсийг бүдүүлэг соёлгүй маанагдууч ингээд нэг балай бодлыг бид нарт суулгацсан шүү дээ баг хахад. Гэтэл яг үндэ бүр ийм алс хол бүглүү нутаг суудаг хүмүүс хүнийг ойлгох чадвар буюу EQ гэж нэрлээд байдаг те. Сэтгэлийн ухааны тал дээр ер нь хот суурин газруудын хүмүүсээс хамаагүй илүү гэдэм юм. Яг үл яг гэр бүлдээ л их найддаг учраас яг ингээд ийм бие биенийхээ сэтгэлийг ойлгох тал дээр их өндөр. Бид тэдэнтэй ойлголцохгүйч магадгүй. Харин тэдний хоорондын ойлголцсон хотын бидний хоорондын ойлголцоос хамаагүй л. За тэдний амьдардаг тэр нэг байр сууцыг яранга гэж нэрлэдэг. Товчхондоо бол энэ чинь бургас зүрүүлээл тэрийгэ зангидаад түүнийг цаа буга арьс ширээр давхарлан зузаалсан нэг урц маягийн л гэр шүүд. Монгол гэрийг бодгоо жоохон бүдүүлэг дүү хийцтэй. Ер нь монгол гэр яг иймэрхүү нүүдэлтэй үстэй төгс суудсан байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Энэ дунтаа бол тий хамгийн нарийн. Яг бид монгол гэрийг бас танан цагаан өргөө мэтэр бүгд төсөөлөд байгаа л энэ чинь харьцангуй саяхны үзэгдэл гэж байж магадгүй юм шиг байлаа л дээ. Яг тэгэхээр цагаан бүрээс гэж байгаагүй шүү дээ. Тэгэхээр ингээд бор эсхийг гэртэл бид нар амьдардаг байсан. Одоо чинь цагаан гоё ингээд нэг сайхан юу ичдэг байхгүй бүрээстэй болсон. Тэгэхээр зөвхөн ноён хүний л тий гэрэл хээ уулзтай тансаг цэвэрхэн байсан. Гэхдээ мэдээж иймэрхүү бусад нүүлчин аваг аймгийг бодвол энэ чинь монголчуудын тэр юу гоё л доо гэр сууцрал. За урлалын тухай гэх юм бол чуугч нарын дунд ясан сэлбэр маш түгээмэл. Уйлен гэдэг тосгонд 1931 онд ясан сэлбэрийн нэгэн урлан ажилдаг тэнд урлагийн бүтээл зарж борлуулдаг байсан тухай нэгэн аялагч бичсэн ба. Энэ чинь 90 жил юм. Тэгсэн чуугч угсаатны ясан сэлбэрийн уламжлалыг одоо хүртэл яг хадгалж яваа нэгэн уран бүтээлчд байд юм байна. Вера Акмул гэдэг. Энэ сэлбэрч болохоор цагаан баавга. Тэгээ валрус буюу соёот хингэн гэдэг. Соёот хингэнэг чи ер нь төсөлж байна валрусыг. Тийм, соёотой далайн зан соёогүй нөгөөх нь болохоор соёотой байгаа даа. Тийм, далайн арслан, далайн зан, далайн хав гэдэг янз бүр байна шүү дээ. Тийм, амар олон байгаа дотор. Яг тэрний туундарт байдаг тэр валрусын болохоор соёот хингэн гэж манай амьтан судлаач нар тийм яасан бэл. Тэгэхээр цагаан баавга соёот хингэн гэдэг энэ том ястай амьтд шүү дээ. Тэдний амьтдын дүрсийг асар урын нарийн сийлдэг юм байна. Тэгээ хутганы хуй, салфетикны сав, тамхины хайрцаг зэрэг амьдралд хэрэгж болохоор зүйлсийг ч ингээд уралж байгаа. Яг тэрийг. Одоо чинь соёот хингнийг яг жадлан агнж байгаа үйл явцыг харуулсан сэлбэр нь чинь үнэхээр уран хийцтэй байна. Надад тэр далайн хавыг одоо сэлбэрлдэг нь далайн хавтай ойрхон амьдэрдэг нь амар гоё санагдчих. Үлгэрийн юм шиг санагдаа. Одоо манай нэрч өгсөн бас амар гоё бас тийм сэлбэрүүд нь. Тийм байна. Энэ хойд туйл орчим чинь хүнс гэдэг нь зөвхөн шимт хижээлж биш. Энэ чинь өөрөө нэм хүнс гэдэг чинь өөр түлээ түш арилжааны хэрэгсэл болчихж байгаа. Чин тэр далайн хав гэдгийг англиа гэж бодъё л да. Далайн хавын тосыг нь хүнсэнд мэдээж хэрэглэн түүнээс гадна дэнлүүг асаана. Мөн далайн хавын арьсаар нь болохоор ус нэвтэрдгүү гутал бас тулан мэнтэргийн. Цаатан чүгч нарын хувьд цаа бугын арьс, шир, мах, эвэр гэдтэй эдгээр нь ердийн л хэрэглээ байгаа шүү дээ. Цаатангуудын хувьд ер нь бах тий. Тэгтэл тэр нь болохоор загасчин чуугч нарын хувьд үнэтэй ховор юм байна. Эсвэргээрээ далайн гаралтай хүнс халимны тос зэрэг чинь цаатан чуугч нарын хувьд тансаг хэрэглээ болчихж байгаа. Энэ маягаар хоёр төрлийн чуугч нар ингээд олон зуун жилийн турш хоорондоо арилжаа намаа эргэлсээр байсан. Уул нь ингээд шал хоёр өөрт нэг нь далайх нөгөөд нь нүүдэлчин цаатан гэд. Гэтэл ингээд хоорондоо ингээд бие бинийгээ ингээд нөхөд солилцоо хийгээд яваадсан болохоор тусдаа бүр шал өөр ийм юу биш болсон бүлэглэлт биш болсон байхгүй. Адилхан чуугчаал гэж байгаа. Тий. Ингээд тусдаа хүмүүс мэд боловч хэрэгцээгээр ингээд хоорондоо уйлдаг заримдаа бүр харилцаагаа баталгаажуулахын тулд эдгээр чинь бүр цаатан залуу загас чинь бүсгүй хоёр хуримлах тохиолдол чинь зөндөө гарна шүү дээ. За загас чинь чуугч нарын хувьд халим агнуур гэж усан ба. За. Тий. Зөвхөн хоолт хичээл болох ажиллаж биш.
Энэ чинь хамтын хөдөлмөр зүтгэл ив нэгдлийг хангах нэг их том үйл хэрэг. Одоо нэг их том баатарлаг. Нэг сонин зүйл хэлэхэд чуг чанарын завийг Умяк гэж нэрлэдэг. Гэтэл Америкийн баруун хойд нутгийн нөө Инуит овгийнхан бас завиа Умяк гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр эдгээр нэг байгаа. За ингээд 6-8 хүн нэг завинд нөө Умякта сууж. За тэгээ ингээл явна шүү дээ. Далаад. Халим хаан ус ориглуулж байгааг ингээ ажиглана. За тэнд нэг халим ус ориглуулаа гэл тэгэл маш ингээл аярхан сэмэрх ингээл сэлвүрдэл ойртно. За тэгэнгүүтээ ингээ нэг сүргүү штэ нэг жалан жад гэдэг. Ингээд зоогчоор буцаж нөгөө гарддаг. Хутга бол ингээд зоосон бол буцаж гарч болно шүү дээ. Нэг сүргүү штэ болохоор чинь ингээд буцаж гарддаг байхгүй. Тим жад байгаа. Ардаа оосртой гэсэн үг. Шидлээ орлоо тэгээд оосраар татна. Ишнээс биш. Оосроор татна шүү дээ. Оосроо. За тэгэхээр халим бол мэдээж аюултай юм те. Тэгэхээр агнах гэсэн халимыг чин завин дийлэхгүй байж болно. Оосор бэхлэхээр дийлэхгүй байх магадaltaй. Тиймээс харагдсан халимыг агнах уугүй гэдгийг хамгийн туршлагатай хамгийн ахмад гишүүн шийддэг. За тэр халимыг бид нар бол дийлэхгүй гэдэг. Эсвэл дийлнэ гэх юм бол дийлнэ гэх юм бол тэр жадаа зооно гэсэн үг. Дийлдэшгүй тэгэхэд ч бэрх юм аа. Тий. Бүх цаг үеийн хамгийн том амьд яаж бид нар барьт юм бол. Дийлдэшгүй том халимд хэрвээ жадаа зоочих юм бол тэр чинь завиа хөмрүүлээд бүгдээрээ живж үхэж магадгүй шүү дээ. Тэгээ живж үхэхгүй тул тэд нар ч бүгд оосроо тасдна. Улмаар жадаа алдахад хүрэх учраас энэ ахмадын шийдвэр маш чухал. Зөв буруу байх нь. Заримдаа халимны анд явж байхад нуруундаа бүр 2-3 жад зоолгочсон халимч ингээ зүгээр явж байгааг ингээ таарлаж болно. За халим зоочлоо гэж бодъё нөгөө жадаа. Зоогдсон халим чинь догшир зүгтгийг орлоо шүү дээ мэдээж. Гэтэл нөгөө сүргүү өрттэй учраас нөгөө жад суурахгүй тэгэлж чинь. Бас жадны оосрыг нөгөө завтайгаа бэхэлцсэн учраас завийг чир зүгтна гэдэг маш аюултай. Халимч өөрөө тамир тэнхээ ихтэй тий. Мөн жад хэрв гүйхэн зоогдсон бол бүр хідэн цаг бүр хэд хоногч зүгтж болно. Тий. Энэ ч нэг өргөс орсон төдий байх юм бол. Заримдаа халим урагшаа биш доошоогоо шумбаж нөгөө анчтыг хөлгүүх далайн гүн рүү авч одох тохиолдол зөндөө гардаг гэж. Тэгэл нэг мондаг аруулаа явсан. Тэгэл аруулаа далайн гүн рүү орох нь шүү дээ. Амь насаараа эн чин тавьдаг юм байна л та. Тэгээ ер нь болж өгөл жоохон тоглолт юм уу жижигэн л барьдаг байх л та бодвол. Тий. Үгүй тий. Ямар тач эцэст нь халим ядраад цус алдарч тэнхлгүй болоод яг хөвж гарч ирэхэд нь анчид бүгд яг чинжаалаа зоож амийн яг таслаад удаан хөөцөлдсөн ангаа завин дээр татан гаргадаг. За тэдний агн чад хамгийн том халим нь болохоор Bowhead whale буюу одоо монхор халим гэж орчуулах юм уу. За монхор халим агн чадсан ирчүүд бол тэр нутаг усаараа цуутай анчид болно. Манайхаар бол нэг том хандгаач юм уу бааваа унгалаа л гэсэн үг. За агнсан халимнасаа тэд чинь нэг ч юм хаяхгүй штэ. Махыг нь хүнсэнд хэрэглэнэ. Өөхийг нь мэдээж одоо гал дүрдэн те бас динлүү асаж гэрээг үүлнэ. Арьсаар нь хувцас, тулам, гэрийн бүрээс гээд өчнөө юм. Харин ясаар нөгөө багаж хэрэгсэл ч юм уу хийхгүй байхгүй те нөгөө мэдээж гой нөгөө уран сэлбэрийг хийн штэ тэр чинь. За ингээд тэдний уламжлалт амьдралын хэмээг иймэрхүү л явсан ба хэдэн мянган жилдээ. Харин орчин цаг ирсэн. Техник технологи хүрээд ирсэн. Шинжлэх ухаан хаалгын тагшсан. Тэгэхээр Чукоткийн уугуул иргэд орчин үеийн амьдралд хөл тавьж одоо манай аймгийн төв сумын төв шиг суурингуудад техник технологи хэрэглээлээ гэх яг адилхан амьдарч. Мөн халимны тоо толгойч угаас нөгөө дэлхийн нийтээр ховорцсон учраас халим аг нь хаач үлдсэн. Тэрнч тэр. Тэгэхээр Чукоткод очих юм бол дандаа нөгөө бидний дүрслэн шиг хүмүүс амьдардаг гэж төсөөлж боломгүй. Энд чинь тэгж амьдардаг байсан хүмүүс шүү. Одоо Монгол хэрэлт ингээл хаасаагүй тэгээ морь унаал мод ингээд тэмээгээр ачаалтаа яваал байхгүй шиг. Тэгээ од мөндөрт ирэхдээ нэг морь унчаад гэрийнхэн гадаа тэ нэг тэмээгээ одоо усалцсан гэдэг шиг ойлголттой гадаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэгж ойлгож болохгүй. Биднийг нөгөө тэгж ойлгодог шиг бид нарт тэр хүмүүсийг тэгж ойлгож болохгүй шүү дээ. Тийм хандлагыг бид өөрсдөө гаргаж болохгүй. За тэдний шашин манай бөө мөргөлтэй их төстэй. Бид нөгөө уул болгон савдагтаа ус болгон лустай гэж итгэнэ. Жуг чанарын хувьд бас хангаан эзэн, далайн эзэн, сүргийн эзэн гэж байдаг. Тэдний шашинд өвчин зовлон авчирдаг тийм килет гэдэг сүнс байдаг гэдэг. Тэр нь бидний хар бол одоо альбин тэрэн орол маяг. Тэ тэгээ өвч ороод байдаг шүү дээ. Гэдэг шиг тийм ойлголт байдаг шиг.
мөн чукча бөөнөр яг манайх шиг одоо нүүрэм самсгаар халахж байгаа ширэн бөмбөрөө нүдэж бүжгэлдэг. Ер нь яг манайхаас нэг ганц ялгаатай л зүйл байна. Тэр нь мөнх тэнгэр гэдэг ойлголт тэнд байхгүй. Манайх ер нь нэг мөнх тэнгэрийн нэг зөв ойлголт шүү дээ. За ингээд 1805 оноос эхлээл 100 гаруй жилийн турш чукча нарыг үнэ алдарны шашинд оруулахад Оросууд үнэн бүтээг өгдөг. Тий. Зөвлөлтийн үед болохоор тэдний энэ онгор шүтлгийг маш ихээр дарангуулсан. Адилхан манайхтай л адилхан хэлмэгдэж штэ энэ чинь. Тийм учраас нөгөө шашны энэ сайхан баялаг соёл уламжлал нь маш их хумигдсан бас л харамсалтай бол тохиолдсон ба. Гэвч нөгөө хаа газар чинь нөгөө онгор шүтлгийг бүрэн устгах ер нь бараг боломжгүй штэ. Яагаад гэвэл чинь онгор шүтлэгт ямар нэгэн аврах том сүм дугуйх шаардлагагүй. Шашны нэгдсэн захиргааж хэрэггүй, хамбламж хэрэггүй юм. Ихэнх зан үйл нь өөрөө нөгөө айл өрхийн төвшөнд явагддаг учраас нөгөө амьд үлдээдэг. Тэгэхээр Монголд, Солонгос, Бразил, Оросд, Аргентин, Америк төрөл бөө байдаг шалтгаан тэр. Бид нар ч нөгөө зах газараар амьдарч байгаа Тунгат одоо христийн ч гэдэг юм уу тэр чин бол нэг жоохон юм нэг төвлөрсөн газар байх хэрэгтэй болчиход шүү дээ. Тий. Тэгэхээр чин гэр гэртээ бол тэр чин бас өөр хэрэг орчин хамаатай юм шиг. Гэртээ сайн бөмбөрөө балбаад ячих чинь сайхан ш тэр тий. Аха. Тэнгэргээ дэлдээд гэж байна ш. Тий. За хоёлаа юу вэ? Чукча нарын домог үлгэрийг Монголтой харьцуулъя. Гэтэ хамтран ажиллаж танилцуулъя эхлээд. За анх удаа чукча нарын амьдрал руу бас ингэж орж ийн сонирхолтой байна шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа Investcore лизинг ивент гэж ажиллаж байна. Нэвтрүүлгийг явах боломжийг олгож байна. Тэгэхээр гадаад манай монголчууд маань те дэлхийн одоо даяар дэлхийн бөмбөрцөг даяар ингэж бас тархан амьдарч байна. Солонгос, Америк руу одоо 50-60 мянга ч гэдэг юм маш олон таагаар байгаа. За гадаад ажиллаж амьдарч байхад бол бид нар ч нөгөө зээл болон одоо те лизинг хийж болохгүй санхүүгийн хувьд айгүй юм хязгаарлагдмал болчдөг. Нэг л их бэлэн мөнгө явуулсан те өөрөө тэрийг удирж болохгүй. Заавал нэг ихтгэлтэй хүн хайх ч юм уу ингэж хүний гар харах ийм асуудалтай болдгоо. За осолдохгүй л нэг сонгуул өгөх эрх маань байх юм. За тэгэхээр одоо нийгмийн даатгалын буюу одоо нийгмийн даатгал бүх зүйл ингэж хамаарчаад бид нар чинь зээл хийж чадахгүй байна гэдэг чинь бас айгүй их асуудалтай. Тэгэхээр аялал лизингийн үйлчилгээ гэж одоо та бүхэн манай сонсч байсан уу? Гадаад ажилдаг амьдардаг монголчууд маань гадаад болж байгаа орлогоо нотлуулан хүссэн хөрөнгөө лизингээр ингэж худалдаж авах боломжтой. Эх орондоо байр сахаа бас ингэ те бас аваад төлөө явж иж болох боломжийг олгож байгаамаа. За Солонгос, Япон, Америк, Чех зэрэг дэлхийн 10 улсад өөрсдийн агентуудтай болохоор одоо өөрийн амьдарч байгаа улстай шууд ингэж уулзаад одоо мэдээлэл авах боломжтой гэдгээр бас их гоё байна. За лизингийн хүсэлтэд илгээх юм бол сонсогч та нар маань Dailys Цэгийн гэсэн вебсайт руу материалуудаа бүрдүүлээд лизингийн хүсэлтэд одоо ажлын 1-3 хоногт шийдвэрлэн гаргуулах боломжтой. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг Dailys Цэгийн за мөн 72 тэгтэг 27 тэгтэг гэсэн утсаар холбогдох авах боломжтой. Хүссэн өрөнгөө хүссэн улсаасаа за Боингийн зам дагуу IC Tower-ын 12 давхар дэднийх байрлаж байна. За Facebook дээр нь бас Dailys гэдэг дагаад авбал хамар байдаг мэдээллүүдээс хоцрохгүй. За холбогдох тусын дугаар 70 тэгтэг 27 тэгтэг утсаар та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За нэвтрүүлгийг ивент тэтгэж байгаа Dailys-ийн хамт олонд амжилт хүсье их баярлалаа. За манай алтан гишүүн маань Дэрсүү Узаала гинэ. Тэр Куросавагийн тэр Оскар авдаг киногийн Дэрсүү Узаала өвгөн ч болохоор Чукча биш. Нанаа ойлууд тэр овгийн хүн баг шиг санагдаад. Тэр Чукча ямарсан биш. За Чукча нар өөрсдийн гэсэн ертөнцийн үүслийн домогтой мэдээж ард түмэн болгоно л тийм байдаг. За энэ домогт болохоор хамгийн анх өөрийгөө бүтээсэн Körkil гэдэг нэртэй хон хэрэг байж л дээ. Өөрийгөө бүтээсэн. Тэгсэн түүний эхнэр нь хүн болж хуураад тэг хүүхдүүд төрүүлсэн юм байна. Тэдгээр нь хүн төрлөختөн болчихсон. Харин Körkil хэрэг болохоор өөрөө газар, нуур, уул, гол, амтан урамлыг бүтээж. За Монголд болохоор хүний санаанд багтамгүй харгас зэрлэг үйлрүүд бас байдаг л да. Тэ? Яг үнэ тэр бол Чукча ардын аман зохиолч гэсэн тиймэрхүү үйлэр байгаа. За жишээ нь охин гавлах хоёр гэдэг нэг үйлэр байгаа. Нэг охин нуурын ямар нэгэн амтанд дурлаад тэрнтэйг амраглалжлээ. Тэгсэн охины эцэг нь тэр амтныг нь алчжээ. Тэгсэн чинь нөгөө охин чинь нөгөөдгийнхээ гавалтай нь хамт амьдарч эхэлтэ. Эцэг их нь охиноо энэ өстө авралгүй солиорсон юм байна гэж бодоод хайчтээ.
Тэгээд нөгөө охин чинь гавалтайгаа ингээл амьдарч ирсэн чинь гинтхэн гавал охин тэгж хэлдэг байхгүй. За чи наа галж шатаачих. Харин шатаж байгааг минь харж болохгүй шүү гэдэг. Тэгэхээр нөгөө охин чи ёсоор болгоод шатаасан чинь тэгэхэд өөр харахгүй нүгчээс тэгэл за болсон гэж харсан чинь нөгөө гавал чинь сүрлэг цаа бууг бүл нөгөө хөлгөлцөн баян залуу болоод хуурцсан. Тэгээд тэр хоёр амар сайхандаа жаргад. Гэтэ амар сайхандаа жарч гэж дээ яг ингээд яг цаана үлгэрийн бүтнээр сонсох бол охин тэгээд дараа нь өөрийг нь хайсан эцэг их алчт. Тэгэхээр маах нөгөө те манай үлгэрүүдтэй их төстэй. За бас нэгэн үлгэрт клет буюу нэг альбан тэрэн байгаа. Тэгсэн галаар төрөгдөг тийм нэг цаа буг хөлгөлцсөн нөгөө клет чинь нэгэн өвчтөй залууг ясын чүлдэл бүгдийг идчихдэг баг. Тэгсэн чи тэр залуудаараа нь агуу хүчтэй бөө болж иргэн амилт. За ингээд амар сайхандаа жаргаж их мэт. За яг тэ зүгээр иймэрхүү үлгэрүүд маркетинг төстэй гэдгийг л би гаргалж. Манад нисдэг мөрөөдөг бол эднийд галаар төрөгдөг цаа буг байх нь шүү дээ. За загалмайтын шашны ертөнцийн үүслийн домог гэдэг те одоо Адам Ева ч юм уу. Тэрний Еватай төстэй нэг эмэгтэй Чукчагийн тийм домог үлгэрт бий. Еватай төстэй нэг эмэгтэй. Нэг өсөж ядарсан эмэгтэй. Одоо сарчин өөрөө нэг ингэ сонинд толбтой шүү дээ ингээд нэг те ингээд туулаач юм шиг юу чинь те. Тэгсэн нэг өсөж ядарсан эмэгтэй тэр саран дээрх залуугаас хоол хулгайлж агаад баригдчихд юм байна. Яг Чукча нарын тэр саран дээр байгаа тэр нөгөө галтуулууд ч юм болохоор галтуулж байгаа нөгөө тогоонууд ч юм болохоор ингээ харахад нэг залуу хүн шиг харагдсан юм байна л да. Тэгсэн чи тэр залуугийн гэрээс нөгөө нэг бүсгүй хоол хулгайлж агаад нөгөө залуут нь баригчихгүй. Тэгсэн чинь нөгөө саран дээрх залуу чинь нөгөө хоол хулгайсан бүсгүй дуурлаад тэр хоёр хамтдаа амьдардаг болт. Тэгсэн тэдний гэрийн сав болгон өөрөө нэг ич хитээр дүүрдэг учраас тэд их элбэг хангалуун амьдарч байлаа. Тэгсэн харин нэг авдрыг хизээч онгойлгож болохгүй шүү гэж нөхөр нь загсаар байхад нөгөө бүсгүй чинь сониуд зангаад илгүй авдрыг онгойлгох штеп. Тэрнээс болоод их гамшиг нүрлэж бүсгүй гэрээсээ хөөгдөд нэг муу ёрын этгээцтэй муухай хоолтой муухай гэрт амьдардаг болдог бүлгээ. За энэ ч юу харагдж байна гэхээр альва угсаатын ясны ер нь домог үлгэрээ бид өнгөц хуумгаар үзэж болохгүй. Тэгэхээр тухайн ард түмэн ямар цаг хугацаа, ямар зовлон жаргалыг туулсан, тухайн орчин нөхцөлд амьдрахад ямар сэтгүүтэй байсныг бид нар мэдэхгүй учраас бидний харах өнцөг бол мэдээжийн хэрэг дэндүү явцуу байна шүү дээ. Хэдэн зуун, магадгүй хэдэн мянган жилийн настай эдгээр домог үлгэрүүд нэг учиртай болоо л үүссэн байна. Тэгэхээр магадгүй те их л нэг сайхан үйл явдал болж исэн. Тэгсэн чинь ингээд нэг их хэцүү хувь тавилантай болоо тэгээ бид ингэж их зовж зүдэрч явж байгаамаа гэдгийг энэ үлгэрээр дамжуулсан байхыг үгүйсэхгүй байхгүй тий. Тэгэхээр судлах юм их байгааз. Тэгэж бас Чукчагийн ардын аман зохиол учраас эдгээр чинь болохоор нөгөө эхлээд Орос руу эсвэл Америк руу ингэж хөрвүүлэгдэж явж байгаад одоо би хүртэл ингээ монголоор ярьсан бас нэг хөрвүүлсэн явж байгаад энэ дунд нь өчнөө алдаа гарч маад. Тэнгүүд одоо чинь яг аяг гэдэг үг чинь маш олон утгатай байж болно шүү дээ. Тэрийг мэдгүй зүгээр яг ингээд цай удаг аягаар орчуулсан байвал яах вэ гэдэг асуудал бас гарч ирнэ тий. За 20 дугаар зуун гарахад өнөөх алдарт колхоз совхоз буюу хамтралжуулах нэгдэлжүүлэх хөдөлгөөн 2 удаагийн том давалгаагаар явагдсан. Энэ мэдээж Чукотч гэсэн хүржээ. Чукча угсаатны энэ үеийн түүх нь Оросын бусад яг бага ясны түүхтэй ерөнхийдөө яг л адилхан. Бүх нөгөө цаа бууг загас агнуурын аж ахуйг хамтралжуулж байгаа нөгөөдөлч мөн бүгдийн төрийн мэдэл давна. Тэр Чукча хүн бүрийг одоо нөгөө төрийн эдис араашууд болгосон. Эсэргүүцсэн хүмүүсийг явах юм мэдээж гадуурх нь суртал хуулгаар бүр ингээ ганцаардуулна. Бүр болохгүй бол мэдээж буудчихна тий. Мөн энэ үед Чукоткт олон тооны эмнэлэг сургууль баригдаад Чукча угсаатан айжмар тийм зөвлөлтийн бусад иргэдтэй яг адилхан болоо л хэлсэн. За ингээд мэдээж энэ дунд ч нөгөө зөвлөлтийн талыг баримтлах Чукча гэж байна. Зөвлөлтөд бэлтгэгдсэн босролтой Чукча нар ч гэсэн энэ өөрчлөлтийг бас давхар явуулж байгаа. Тэгэхээр энэ үеэс эхлээд олон мянган Оросууд Чукоткт сууршаад сүүлдээ нөгөө Чукча нар өөрсдийн нутагт мэдээж хэрэг олонх биш болсон. Цөөхөлж. Хүн ам буурахад нөлөөсөн бас нэг хүчин зүйл гэх юм бол зөвлөлтийн задрал зөвлөлт болсон. Зөвлөлт засаг нь болохоор ядаж л хүн бүрийг яг байгаа газар нэг хаздаг тогтолцоотой шүү дээ. Хаач очисон адилхан учраас нэг шилжилт хөдөлгөөн багтай.
Тэгээ хүчээр одоо жишээ нь Хөвсгөлөөс Улаанбаатар орох бол заавал нэг зөвшөөрөл авч явдаг байлаа шүү дээ. Энийг сайн л хийж байгаа юм шүү. Зүгээр л нөгөө ийм байсан тийм үү. Ядч чуг чанарыг энэ нутагт нь байлгацсан. Тэгсэн мөртлөө ингээд босрол өгөөдсөн. Орчин үеийн нөгөө бүх юмыг амтлуулаадсан. Тэгсэн чинь зөвлөлт хотод бас задарсан. Инхээр нийгэм самуурсан да. Нэг талаар хэцүү юм шиг боловч нөгөө төгөр хүмүүс чинь энэ тэнд өөрийн санаачлагаар өөрийн хувь тавилан бүтээх боломж гараад ирж байна. Заавал тэр алс гэж гарт байх ус Москва орж болно шүү дээ. Тэ? Ирхүү орж болно. Бүр гадаадд очиж болно. Тийм болохоор алс бүглүү нутгийн иргэд олон мянгаараа томоохон хотууд руу төвлөрч эхэлсэн. Энэ маягаар нөгөө Чукоткийн уугуул иргэдийн тоо багасж одоо тэр нэг хэдхэн мянган цаатан загасчин одоо тэ эсвэл нэг хоцуурын газруудаар төрийн албан хаагч, эмч багш, цагдаа гэх мэтийн хүмүүс л үлдсэн. Харин 2000-аад оноос хойш Чукоткт нөгөө алт зэсийн орд нэгтцсэн. Зарим нь бүр 50 гаруй жил олборлох нөөц тогтоогдоод ажиллаж байгаа. Тэгэхээр бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний бүр талаас илүүг нь энэ чинь уул орлого оруулдаг. Тэгэхээр цаатан, загасчин чуг чанар уурхад ажиллах нь маш түгээмэл болсон. Цалин орлогын хувьд ч гэсэн амьдрал нь сайжирч байгаа. За нөгөө төгөөр яг л Монголтай адилхан цаа бугын бэлчээр хомсдох, хоцчулд, дид бүтцийн тэлтийн нөлөөгөөр уугуул соёл нь хумигдах асуудлууд ч гэсэн мэдээж гарч байгаа. Мэдээж тэнд бас чуя нар байж л магад. Байж л байгаа. Тэ, чугчаа яламчууд. Тэ. Ер нь чуя ч юм уу, моё ч юм уу тэр гэж уламжлаа хадгалахын төлөө тэмцэгчдийг хилээд байгаа юм биш ээ. Яг үнэндээ. Харин ямар нэгэн уурхайн эзэн чинь нэг өрсөлдөгч байгаа шүү дээ. Тэр өрсөлдөгчийн захиалгаар уул уурхайг эсэргүүцдэг тороолуудыг л моё чуя л гэдэг байгаа шүү дээ. Бас тэнд чуя нар байдаг гинэ. За эрх зүйн орчны хувьд 50,000-аас доош хүнтэй бага ясны хамгаалах хууль тогтоол Оросд байх үед байдаг. Гэтэл эдгээр 16 мянга боллоо шүү дээ. Гэвч бид ямар Оросыг мэдэхгүй шүү дээ. Ялангуяа хүний эрхийн тал дээр хууль гаргах мөн хууль мөрдөгдөх хоёр чинь тусдаа асуудал баг. Хуулийг гаргаж болно. Мөрдөж чаддгүй Оросууд. Тэдний эрхийг хамгаалах, уламж давхай амьдралаа хадгалж үлдэх орон зайг олгох тал дээр хуулийн хэрэгжил болохоор цаасан дээрхээс асар зүрхтэй тэнгэр газар шиг өөр. За тэгэхээр нэвтрүүлгийн асуулт. Чуг чанар яагаад онгоонд их ордог вэ? Мэдээж тэнэг учраас онгоонд ороод байгаа биш гэдэг нь маш ойлгомжтой. Хааш тэнэг ард хүн байхгүй. Энэ бол зүгээр л хүний эрхийн мэдрэмж нийгэмд бүрэн төлөвшөөгүй нэгэн үзэгдэл төдий. Монголын эзэнт гүрний үе ч гэсэн Монголын эзэнт гүрний үе ч бид нар бүр 700-800 жилийн өмнөх ярьж. Тэр үе ч гэсэн Орос архичин ихнэр нөхөр хоёр байжээ гэдэг тийм юм ярьдаг гэсэн гэж байна. Тэгэхээр зөвлөлтийн үед тий чуг чанарыг шоолж доромжлох нөгөө онгооны баатар болох явдал хэрэг сэтрээд бүр дэлгэрээд тий тийм юм болчихгүй бүр хэрэг сэтэрсэн байхгүй энэ муухай доромж Ямар муухай юм те. Одоо яг өнөөдрөөс ингэж харахад их муухай байна. Бага байхад бас бид нар мэддгүү. Монгол онгоонооч бас байдаг шүү те. Хоёр Монгол хэдэн Монгол яасан гэнтгэлээ. Бас хүний айгуу тийм арай жоохон дээгүр байгаа нь доорхоод гэж одоо доромжилж байгаа гэсэн үг шүү дээ ер нь бол. Тий. Тэгэхээр эн чинь хэрэг сэтэрсэн. Ер нь тэгж доромжлох муухай. Гэтэ доромжилчоод бүр тэрийг бүр хэтрүүлээд улам их доромжлоод. Тэгээд инээнгээ бодтой тий. Тэгээд ингээд дэлхийн нийтээр чуг чанарын ойногоо ингээд ярьдаг болсон. Ийм муухай зүйл болсон зөвлөдөө байсан. Энээс болоод олон чугчаа залуучууд гарал угсаанаасаа ичих түүнийг нуух явдал гараад ирсэн. Ингээд 20 дугаар зууны бүр дундаас 1950-аад оноос бүх хүнийг аль биесны иргэний бүртгэл бичиг баримттай болгоход асар олон чуг чанар өөрсдийн яс үнцийг чугчаа гэж бүртгүүлээгүй. Тэгтлээ хавчигдан гадуурхаж ирсэн гэсэн үг. Өөртөө ичсэн тий. Маш муухай. Одоо ердөө 16 мянган чугчаа үлчихэд байгаа нь үүнээс болсон байж магадгүй. Хүнийг гарал угсаар нь шоолж онгоо ярьдаг сүүлчийн үеийнхэн хэвээр бид л байх болтох. Яг тий. Тэгэхээр магадгүй 16 мянгаас хамаагүй ихч байж магадгүй. Яг л тэд нар ч хөөрх нуусан байхгүй. Нуусан хүмүүсийн удам явсан явж байгаа шүү дээ. Тий. За нэг юм нэвтрүүлэг байна да. За их баярлалаа. Давхар бас олон зүйлүүдийг санаа авахар зүйлүүдийг бас эргэж мэдлээ. Чугчаа гэдэг одоо ямар сайндаа хаа байсан энэ хол тэр хязгаарын газрын улсуудаар бид нар хүртэл тэгж одоо онгоо ярьж явдаг нь бас юу вэ гэж бас бодогдлоо.
За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа Инвескор лизинг компани болон итгэл даах герман чанар хэд их ивент гэж ажиллаа. За нэвтрүүлэг НТВ Од Мундар радио 107 83.3 хүсээс төлгөөнөөр та бүхэндээ хүрэлээ. За бидний мэдхгүй дэлхий дараагийнхаа дугаараар эргүү уулзцгаая. Баярлалаа. За түрүү. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мундар сувг нь энэ мэдчлэн таны мэдхгүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мундар нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мундар сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.